Европын холбооны санхүүжилтээр олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй зохистой хөдөлмөр ба худалдаа төслөөс үзүүлж байна. Намаг цэцэг гэдэг Сэлэнгийн аймгийн Сүхбаатар суманд хөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Сэлэнгийн аймагта хөдөлмөр эрхэлдэг залуучуудынхаа бас нэгэн төлөөлөл болон ажиллаж амьдарч байна. Анх бол яг ажил хөдөлмөр эрхлээд байгаа зохистой зохисгүйгаа ч ялгадгүй байсан шүү дээ. Залуучууд угаасаа л тийм зохистой гэдэг үгийг ч бараг ойлгохгүй. Залуучууд бол яг өнөөгийн нийгэмд ер нь бол хөдөлмөр эрхлэлтийн зах зээл дээр маш их хохирогч болж явдаг. За манай Монгол улс маань харьцангуй залуучуудын орн гэж нэрлэгддэг. За ер нь Монгол улсад одоо нийт хөдөлмөр эхэлж байгаа иргэдийн маань одоо 30% маань 35 хүртэлх насны залуучууд байгаа. За тэгээд харамсалтай нь яг энэ хөдөлмөрлөлтийн харилцаан дээр яг энэ хамгийн ихээр эрх ашигын зөрчигдөж байгаа тэр насны бүрэг нь хэн бэ гэхлээр залуучууд байдаг. Сэлэнг аймгийн зүгээс манай аймгийн бас давуу онцлогур их байгаа даа. Хамгийн гол юм нь газар тариалан малаа жоохон төчөлсөн бүсүүд мөн дээрээс нь уул уурхаан асуудал нэлээд явж байгаа. За Сэлэнг аймгийн зүгээс бол аль болохоор залуу боловсруучдыг бэлдэх тал дээр анхаарч ажиллаж байна. Залуучууд маань төлхөө ер нь бол албан бус секторт болон одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа. За тэгээд аймаг орон нутгийн маань онцлогоос хамаарат одоо газар тариалан тэгээд мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэх тэгээд хуваараа хөдөлмөр эрхлэх гэх мэтчлийн юм одоо салбаруудад ажиллаж байгаа. За тэгээд яг энэ салбаруудад одоо зохистой хөдөлмөрийн бол хамгийн их дутагдaltaй байдаг. Бидний хувьд одоо илүү залуучууд руу чиглэсэн залуучуудын өөрийн одоо онцлог хэрэгцээнд тохирсон байдлаар яг энэ сургалтын үйл ажиллагаануудыг хийж явснаар илүү онцлог сургалтын хүрээнд нэлээд олон аймагуудаар одоо явж ажилласнаас одоо Сэлэнг аймгийн одоо удирдлагын хэвлэлийн холбоо болоод Сэлэнг аймаг дахь эрдэнэ нийгмийн байгууллагатай хамтраад бас тодорхой хэдэн сургалтуудыг хийсэн. Сэлэнгийн аймагт 8 сар зохион байгуулагдсан сургалтынхаа дараа Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургагч багшийн хөтөлбөрт нь мөн хамрагдаад сургагч багш болоод ирсэн байгаа. Тулгамдаад байгаа асуудал нь юу юм бэ гэдгийг өөрсдөр нь тодорхойлуулад яаж шийдэх ёстой вэ, залуучуудын яаж оролцож, яаж нөлөөлөх ёстой вэ гэдэг аргачлалыг одоо нэг багийн ажлын хүрээнд маш сайн гаргаж өгсөн. Сонсоод суухаас илүү өөртөө гар бие оролцоод ингээд асуудлаа өөртөө тодорхойлж гаргаж ирээд тэрийгээ сургагч багш чиглүүлэгчдийнхаа тусламжтайгаар шийдлээ олж байгаа нь бол залуучуудад маш сайн ойлголт олж үлдсэн. Олон улсын хөтөлбөрийн байгууллагаас одоо бэлтгэн гаргасан залуучуудын зохистой хөдөлмөрийн сургалтын гарын авлагыг за Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хувийн тогтоомжуудтай нийцүүлсэн байдлаар одоо сургалтын гарын авлагыг бэлтэж гаргасан байна. Энэ маань одоо яг одоо залуучуудын чиглэлээр ажилладаг маш олон байгууллагуудын ажилтнуудын одоо гол арга зүйн материал болсон гэж одоо бид нар үзэж байгаа. Зохистой хөдөлмөр гэж юу юм бэ гэдгийг маш сайн ойлгож аваад бүгдээрээ тэгвэл яагаад энийг нийгэмдээ аймаг орон нутагтаа нөлөөлөөд цааш нь дэлгэрүүлж болохгүй гэж ярилцаад нөлөөллийн ажлыг хийгээд сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулад бас хамтраад ажиллаад түгээн дэлгэрүүлээд явж байгаа. Манай аймагт энэ сурагч агшийн сургалтыг хийснээр маш олон давуу талууд үүссэн. Аймгийн засаг даргатай санамж бичиг байгуулсан байгаа. Аймгийн засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт зохистой хөдөлмөрийн дэд хөтөлбөрийг батлуулж одоо хэрэгжүүлнэ гэдэг ийм заалтыг оруулсан байгаа. 26 оноос өксүүлээд одоо яг энэ зохистой хөдөлмөрийн чиглэлээр манай аймагт одоо бодлогын хэмжээнд үйл ажиллагаанууд бүх одоо төр болон хувийн хөвшил төрийн бус иргэний нийгмээ хамруулсан ийм уралдаан холбоотой үйл ажиллагаанууд хэрэгжиж эхэлнэ гэсэн. За энэний хүрээнд бид нар бас залуучдын хөдөлгөөний эрхтэд дэмжих бодлогын бичвэрнүүдийг бас харахаар одоо иргэдийн хоролдоо өргөн барьсан байгаа. Энэ дээр ажиллана, тодорхой хэмжээний хөрөнгө тавьж хагаад энэгээ санхүүжилтөнд хийгээд явхад бас их олон залуучуудыг бид нар ажлын байранд шууд ажлын байртайгаа суралцах боломжийг бүрдүүлж чиглэлээр ажиллаж байгаа. Залуучуудаа ээлтэй нийгмийг бүтээхэд залуучууд бид өөрсдөө хичээх болно. Орон нутаг маань ч мөн адил залуучуудынхаа талд ээлтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. За залуучууд бид нар дарамт шахалтгүй, шудраг цалин өстэй, эрүүл аюулгүй ажлын байранд хамгийн гол нь залуучуудаа дэмждэг нийгэмд ажиллаж амьдрахыг хүсэж байна.